1961 онд олон зуун хятад иргэн Монголын цагдаа нарын хооронд аимшигтай зодон болсон тухай тэр үеийн хүмүүс болон цагдаагийн ахмадууд ярьдаг. Энэхүү зодон 1961 оны 5 дугаар сарын 21-нд Улаанбаатарын гал тэрэгний буудлын дээр болсон ажээ. Хэдэн 10 хятад хүн Монгол цагдаа нар шархтаж бэртэн олонний хамарсан ийм том зодон гарсан нь амгалан 50-60-аад оныг үнэхээр зочроосон үйл явдал байлаа. Цагтан хөдөлж чадаагүй гал тэрэгний хагархай цонхноод цусаан савируулан яолох Монгол цагдаа хятад хүмүүс энэ тэндгүй унсан чулуу шилний хагархай яг л эх орны дайны фронтын талбар мэт үзэгдэж байжээ. Эхэндэн дугуйтай явган цувран ирсээр вокзалын өмнөх талбайг пэг дүүргэсэн хятадууд ачааны 3 зээл 100 машинаар дүүрэн ирж десантаараа буусан нөхдөн хараад улам зоригжин хашгиралджээ. Тухайн үед Улаанбаатар хотод цэцэглэн хөгжиж байсан Пэцай хэмээн хятад сургуулийн анги бүрээс хамгийн сайн сурлагатай биеэрхүүг шилэгдсэн өсвөрийн дайчдч мөн ачааны машинаараа ирсэн гэдэг. Ингээд тэд малгайнуудаа давхгарлан өрөөд довтлогоонд бэлтгэж эхэлсэн байна. Яагаад ийм олон хятад ирс Монголын нутагт бослог гаргахаар шаваарлцсан юм бэ гэвэл тухайн цагт хятадын өдөртөгч Маогийн дэвшүүлсэн зөвлөлтийн ревизионизмыг устгах урилга гарч хоёр их коммунист гүрний хооронд ан цав гарсантай холбоотой байв. Аль ч цагт зөвлөлтийн ахаа дагдаг байсан Монгол улс хятадын үзэл суртлын эсрэг аянд инхүү мордсноор хөрш орнуудын хагарал гаарч эцэстээ вокзалын зодонд хүргэсэн гэдэг. Пэцай сургуулийн сурагчдын бүгд найрамдах Монгол ард улсын эсрэг өдөөн дөрхөрсөн учир багш Ванзи хань, Чинлу, Зовоогүй энэ нарыг Монголоос хүн гарах болсон тул тэднийг дэмжих гэж олон хятад цугларчээ. Тэр гурван багш сургуулийнхаа 40-од хүүхдийг өдрөдөж тухайн үед гардаг байсан Монголын мэдээ сонины хаалгыг эвдэн орохоор завдаж самбарт хадаатай Монголын өдрөдөгчдийн гэрэл зураг руу нулимж доромжлон өдөөн хатгажээ. Ингэж байсаар тэд хамгийн ихэнд галд тэргийг саатуулсан байна. Хөөгдсөн гурвыг үдэхээр цугларсан хятадуудын дотор хятадын элчин сайдыг төр хамгаалагч Левизи гэгч дипломат ажилтнуудынхаа хамт очижээ. Засварлах үзэлтэй монголчууд хятадын ард түмний шар үсгийч гэмтэж чадахгүй гэсэн хятад ажилчдын даргаыг үг гал дээр тос нэмж. Яг тэр үед ардчилсан Солонгосын нэгэн томоохон сайд галд тэргээр нутаг уцахаар Монголын 20 гаруй цагдаагаар хамгаалуулан купенд орох үед хятадууд хашгиралтанд дайрчээ. Тэд цөөхөн цагдааг ээрэн бүчж аваад нүүрлөө нулимж малгайг нь авч шидснэн шууд зохиж эхэлсэн байна. Тухайн үед бороохоо гэдгийг мэддэггүй байсан цагдаа нар тэдэнтэй улаан гараараа ачтайч үзэлцсэнж хүний олонд аргагүй л дийлдэж. Тиймээс хятадууд энэ тэндгүй өстүүлж чирүүлж унсан цагдаа нарыг орилолдон өшөгчөж дэвсэж харчээ. Тэд бүр зүүгээр шивж хадаасаар хатгсан тул цагдаа нарын албаны хувцсанд орхнон салбайн урагдаж зос нүжтүүн хутгалдаж хүнд хөнгөн шархацсан байна. Ингэснээр Монголын жижигхэн вокзал дайны цагийн гардан тулааны талбар мэт болсон бөгөөд гарах олсон цагдаа нар хятадуудад зүгээр зогсож байгаад зодуулсангүй. Тэд мод чулуу зүү хадаасаар зэвсгэлсэн хэдэн зуун хятадын өдөөс ан ман үзэлдсэн гэдэг. Ардчилсан Солонгосын сайдыг гаргаж өгсөн 20 орчим цагдаа аюулаас хамгаалахын цөөхөн ажилт нь нэгэнт дийлдэх нь тодорхой болсон тул нэмэгдэл хүч дуудулсан байна. Тиймээс айран болон цагдаагийн том дарга нар яаралтай зөвлөлдөж ходод байрладаг бүх анги нэгтгэлийг өгшүүрийн дохиогоор байлдааны бэлэн байдалд оруулжээ. Хөдөлгөөн вокзалын зөв хэдэн машин дүүрэн цагдаа аюулаас хамгаалгынхан ардын аймын цэргүүд хүрэлцэн ирснээр гадна тал командлын машинууд хүртэл дохиогоон хангинуулан ирж ус цацхад бэлэн болжээ. Ингээд хятад монголчуудын хоорондох жинхэнэ гардан тулаан эхэлсэн байна. Гал командын машинаас затсан усанд шалам норсон хятадууд давшхан болоод ухрахад тэдний ард талд байсан хятадын элчингийн ажилтнууд та нар нэгэнтэл зодон үүсгэсэн бол хизээж ухарж болохгүй гэж дөрхирсэн гэдэг. Үүнтэй уялдаад Монголын офицерууд цэрэг цагдаагаан өндөр дуугаар командлах нь нэн сүртэй байжээ. Гэвч Маогийн үзэл сурталд гүн автсан их хятадыг Монгол байтугай хөндөж чадахгүй гэж бүрэн итгэж зоригдсон хятадууд няцаж зүхтах шинж юр байсангүй. Тиймээс ахлах офицерын давшаад гисэн огцом дуугаар цэрэг цагдаа нар бүсэлтийн хумин дайрчээ. Монголчууд үүрч тонгороод хятадууд мөргөнд ноцолдож, зодолдож эхэлсэн бөгөөд сэлэм жадгуул болохоос ш тэдний тулалдаан Чингис хааны сүн улсыг дайлаар мордсонтой нэн дүстэй байж
Өвөний улмаас жижигхэн талбай жих дүжрэн орилдох яолох даснаас хийсэн их дуу чимээ зоснож энэ тэндгүү гулдын хэвтэх бэрцэн хүмүүсээр дүүрчихнэ. Улаанбаатарын төргөн тусламжийн бүх машинууд шархан бүцгийг эмнэлгүү зөөж байсан бохирд цэргийн зохион байгуулалтын үнэ зэрэг цагдаа нар тэдний хөөн байж Монголын цагийг армийн эвэр хураавар уг зодоныг өдөртийн санаачилсан хятаднуулан болцооч яамны 5 ажил чулуугаар шилжиж хэд хэдэн цагдаагийн тархигийн нарийн бичгийн дараа сургуулийн сурагчид хамгийн атайшаа Жандээлийн Тэд өршөө хэмээн нарыг цагшин сэргийлэхийн дараа өргөн өвдөх сүрсэн хорлоо удалгүй баримтлагцдыг бүхээгтийн баримтлагцсан бусад автоматуудын харан сурагчид байсан бөгөөд ихэнх нь 15-аас 21 насны залуучууд байж. Тэд уг хэрэг явдлын гол жанж нь Монгол суугаа цэргийн аташи Жандэлин гэж мэдүүлжээ. Мөн Маавогийн үзэлд үнэнч хэд зүүнний улаан хамгаалагчдын бүлгийг Пэцай сургуулийн сурагчдаар бүрдүүлэн өдөөн хатах явуулга зохион байгуулсныг өчцгөөсөн байна. Жандэлин нар нь уг зодоныг тактикийн боловсруулахтан бослогод оролцсон хүүхдүүдийг элчингийн байранд хүлээн авч цайлах хийсэн нь тогтоогджээ. Монголын эрх баригчид руу татагдсан хүүхдүүдийг суллсан бөгөөд хамгийн идэвхтэй зодолдож цөөнгүй цагдааг шархтуулсан Жошун Вэн, Упу хэмээх хоёр хятадд 5 жил хорих, 1 жил засан хүмүүжлэх ял оногдуулсан гэдэг. Тэр хоёр эртний хятадын тулааны урлаг Өөшөг гарамгаа эзэмсэн дайчд байсан бөгөөд монголчуудын довтлохоныг хаан болтох хөл гарыг ийзэхтэй хордон зохилт хийх зэргээр бусдаасан илт ялгарч байжээ. Дайны сорив уул мөр шингэсэн фронтын талбар мэтүүлсэн вокзалыг зас сэргээхэд баггүй хөрөнгө зарцуулсан байна. Харин цагаасан хозорч хөдөлсөн галд тэргийг Бээжинд баадруудан өгтөн авч байгаа юм шиг л ёслол төгөлдөр огтжээ. Гэвч Бээжинд очисон тэр галд тэргээр ирсэн Солонгосын гадаад явдлын яамны орлогч сайдыг угтахаар очисон Монголын элчингийнхний хятадууд элдвээр давшилсан байгаа юм. Улмаар Бээжин дэх Монголын элчин сайдын яамны үдэнд олон мянган хүн цугларч элчинд хүн нэвтрүүлэхгүй бүслэн хааж чулуу мотор шидэнд оромжилсан гэдэг. Мөн Маогийн үзэл сурталыг гадаад Монголд баатарлагаар нэвтрүүлж тэмцсэн 3 хятадыг Бээжингийн нэг бүдүүн дарга хүлээн авч уулзаад магтан сайшаа шагнасан гэдэг. Монцом Синхуа агентлагууд өөрсдийн үзэл сурталыг хэдийгүүлгэн магтаж нэг нь нөгөөгөө муулсан мэдээлэл цацжээ. Тухайн үед уг зодоонд оролцож явсан 60 гаруй насны Маахурын Зидага өгүүлэхдээ өнөөгийн хүмүүс 61 оны тэр зодооныг зөвхөн вокзал дээр болсон гэж ойлгохтой байдаг юм билээ. Тийм биш л дээ. Энэ зодооны гол цөм нь вокзал дээр болсон юм. Гэхдээ энэ зодоонд голдуу манай цэрэг цагдаагийнхан оролцсон. Харин Улаанбаатар хотын зартай хулиганууд тэргүүлсэн зодоон бол Арслантай гүрнээс эхлээд баруун дөрвөн зам хүртэл үргэлжилж байсан юм. Би тэр үед дөнгөж л 90 цент хүрэх аядаж байлаа. Нэг өдөр гэртээ хэвдэж байтал хорооны зохицуулагч нар цагаан хоолоогоор 18-аас 30 насны залуучууд яаралтай хороон дээр ирнэ үү гэж зарлаад байхаар нь сонирхуучхаад яваад очтол хятадуудын хөдөлсөн зодоонд дайшлагчдаг байгаа. Эхлээд бидний хамгаалагч, зохицуулагч маягаар авч явсан юм. Хөдөлгөй дээрээс төв шуудангийн урд хятад Монгол иргэд хоорондоо зодолдож байна. Очиж зохицуулагчсан тушаал ирсэн. Биднийг тэнд яваад очтол яг л хар зах дээр байгаа юм шиг л олон хүн шаагилтанд зодолдож байлаа. Толгой тархиа хаглуулж цус нүжтэйгэн холдсон хүмүүс байдгаараа.